За тэгэхээр сайн байцгаана уу? Та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За бид бүхэн яг одоо Монгол инженеруудын бүтээсэн 100% эко цахилгаан автобусны үйлдвэр дээрээс та бүхэндээ мэдээлэл шууд амжуулахаар бэлэн болсон байна. За Монгол улсад бол нийтийн тээврийн асуудал бол маш тулгымцсан нэг асуудал болдог. За өнөөдрийн байдлаар 2020 оны туршицаас олон жилийн туршид нийтийн тээврийн асуудал бас нэг тулгымцсан асуудлын нэг юм. За үүнтэй холбоотойгоор Монгол инженерууд Монголдо 100% эко автобусыг тэд бүхэн урьдчилж бүтээсэн байна. За ингээд яг бид бүхэн Монгол машин индустриал компани гүйцэтгэх захирал Ариун Болдоос та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээллийг шууд амжуулан хүргэе. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр яг танаа үйлдвэр дээр ирээд харж байна л да тий. За сурагчийн хүүхдийн автобусаас ахуулаад захиралгын автобус одоо хэрэгтэй байгаа. За энэ бүхд одоо үйлдвэрлэгдээ явж байна. За тэгэхээр энэ ямар шатанда хэрхэн явагдаж байна та бүхэн дээрээс мэдээлэл. За та бүхэнд өнөөдөр манай үйлдвэрлэлд хэлцээс баяртай байна. Бид бүхэн бол яг энэ машин үйлдвэрлэлийн салбарыг Монголд хөгжүүлэх гээд ажиллаж байгаа юм компани байгаа тийм. Хизэнээс хойш үйл ажиллагаа явж эхлэв. За яг үйлдвэрийн хувьд одоо яг ямар үйл ажиллагааны хийж байна те? Ер нь бол Монголд бол нэг 2.9 тэрбум долларын гаднаас импортоор одоо машин механизм тоног төхөөрөмж импорт авдаг тийм тоо баримт байдаг. Энэ зах зээл дээр бид нар дотоодынхоо импортыг орсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэлээр дамжуулж машин үйлдвэрлэлийн нэг салбарыг хөгжүүлэх гэж зорж байгаа юм байна. Бид нар бол анх 2006 оноос эхлээд Монголд анхны тарилаа ус J8 гэдэг маркийн тарилаа усыг угсарч үйлдвэрлээд өнөөдрийг хүртэл хотод нийтийн тээврийн үйлчлэг үзүүлээд явж байна. Мөн хоёр ширхэг хослон хөдөлгөөртэй Монбусыг угсарч үйлдвэрлэн Казахстанд экспортод гарсан туршлагатай хамт олон байгаа юм. 2006 оноос хойш бид нар өнөөдрийг хүртэл нийт 10 гаруй стандартыг батлуулж мөрдөж түүний дагуу энэ дизель болон цахилгаан 100% эко автобусуудаа угсарч үйлдвэрлээд явж байгаа маа тийм. Тэгэхээр одоо яг манай улсад явж байгаа дийлэнх автобусны хувьд бол гаднаас импортоор орж ирсэн ийм автобуснууд байгаа. Эднэртэй харьцуулахад Монголд үйлдвэрсэн энэ автобуснууд явгаараа давуу талтай байна тий. За захиралгаан зарцуулалт байна. Ер нь энэ урсгал зарлалын хувьд ер нь юу гэдэг одоо хэмнэлттэй юм уу тий. Ер нь бол яг автобус угсралтын үйлдвэрлэлийг бид ингээд дагнж үйл ажиллагаа явуулдаг л да. Мэдээж зэрэг энэ дэлхийн зах зээл дээр бол цахилгаан автобусууд сүүлийн үед бол маш ихээр даяарсан маягаар одоо ингээд үйлдвэрлээд эхэллээ шүү дээ. Тэрнтэй бид нар дүүцгүүц яг адилхан технологийн энэ цахилгаан автобусыг угсарч үйлдвэрлэж байгаа. Мэдээж зэрэг Монголдо энэ цахилгаан автобусыг нотчлуулахын тулд туршилтын янз бүрийн загваруудыг бид нар гаргаж байна. Мэдээж зэрэг дулаалгын материалын Монголын бас ямар сайжруулалт хийх үү тийм ээ. Аккумулятор нүртэл ямар авах гэдэг маягаар туршилтаасаа багаагаар сайжруулсаар байгаа одоо өнөөдрийн загварыг бас гаргаад үйлдвэрлээд ингээд туршилтанд явуулаад байж байна л та тийм. Энэ одоо хүүтний үйлрэлд манайх бол маш эрс уур амьсгалтай тий. За одоо явж байгаа автобуснууд бол үйлдэх хүүтэн, цонхон цаанд нь тий. Зорчигчдод тав тухгүй нэг ийм байдлууд бол нэлээд түгээмэл байдаг. За яг танай автобусны хувьд яг бас эдгээр асуудлыг яаж шийдэх юм бол? Манай өдрийн хувьд бол захиргаан автобусн дээр мэдээж зэрэг халаагуурын системийг бол бас өөрсдийнхөө орныхоо уур амьсгал зохицуулж одоо дизель одоо хосолсон тийм халаагуурын системийг суурилж өгч байна. Мөн цонхон дөрөвний хэлдгээр нөгөө цанддаг байдлыг арилгаханд бол одоо цонхыг бол бид нэр вакуум цонхоор хийж өгдөг байгаа. Вакуум цонхтой болсноор бол цантан гэсэн бас ойлголт байхгүй. Гэвч одоо ийм давуу байдлыг Монголдо бид нар өөрсдөө энийг сайжруулад ингээд нийлүүлээ явж байна. Тэгэхээр бас өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн сурагчийн автобус явж эхэлсэн тий. За яг энд одоо яг танай үйлдвэрийн Монгол инженеруудын бүтээсэн хүүхдийн автобус байна. За энэ автобусны хувьд бас таг мэдээлэл өгөөч тий. Хүүхдийн судалтай байна тий. Бид нар бол яг энэ хүүхдийн автобусыг бол хүүхдийн автобус гэсэн стандарт норм байдаг. Энэ стандарт нормын дагуу бүх шаардлагыг хангасан ийм 27-28 хүүхдийн судалтай ийм автобусыг бол угсарч үйлдвэрлэлээр нийлүүлээ явж байгаа. Ер нь бол үүн өртгийн хувьд гэх юм бол бид нар бол энийг бол 55 мянган долларт угсарч үйлдвэрлэж нийлүүлэх зорилттой байна. Тэгэхээр бас яг бид бүхэн яг одоо энэ үйлдвэрлэж байгаа, угсрагдж байгаа энэ автобуснуудын бас яг мэдээллийг инженерээс нь та бүхэндээ бас шууд амжилан хүргэе. За тэгэхээр сайн байна уу? За яг одоо энэ хоёулынгийнх нь ард харагдаж байгаа энэ яг ямар автобусны загвар их бий явж байна те? Энэ манай Мон 30 SEV гэдэг 7.5 кW-ийн тогтмол хөдөлгөөртэй
13 хүний суудалтай энэ цахилгаан автобус байна. Тэгэхээр яг одоо яг үйлдвэрийн шатанд яг ямар ажлууд нь хийж чинь за энэ одоо FB гэж яах вэ? Энэ арам нь одоо ингэ харагдаж байна те. Энэ нь одоо жишээлбэл хаанаас орж ирсэн те. За манайх бол энэ явх ангийг үндсэндээ бол баталгаажсан тийм үйлдвэрийн газраас авч байгаа. Манай дээр бол энийг бол хийх боломжтой. Гэхдээ манай дээр бол одоохондоо нэг баталгаажуулдаг газар байхгүй учраас энийг бол одоохондоо үйлдвэрлэх юм. Манайх бол одоо энэ хэсэг дээр бол күүзийн каркасын үйлдвэрлэл хийгдэж байна. Күүзийн каркасын үйлдвэрлэлээс наашгаа одоо арьс төмөр татах. Күүди арьс төмөр татах ажлыг явуулж байна. Яг энэ автобусны хувьд одоо цахилгаан зарцуулалтыг ямар байх юм те? Одоо юу гэдэг нэг удаад дүүрэн цэнгэлжүүл тэр нь хичнээн километр явах хүчин чадалтай байх юм. За энэ автобус 22 кВт-ийн одоо литиум айрон фосфатын батарейтай. Энэ батарейгаараа бол одоо нэг 4 цаг орчим цэнэглээд 100 км явна. Үндсэндээ бол нэг 3200 орчим дүүргийн 3000 гаруй дүүргийн л одоо тог зарцуул, эрчим хүч зарцуулна гэсэн. Тэгэхээр одоо бас нөгөө сүүлийн жилүүдээс бас цахилгаан автобус бас орж ирээд нэг явж ин туршилтын хугацаанд тий. За яг энэ автобуснуудын хувьд тэдгээр одоо автобустай харьцуулахад ер нь яг ямар давуу талууд байгаа юм бэ тий. За энэ манай автобус бол нөгөө бага аврын мини автобус. Энэ бол яг хотын одоо цахим хорооллуудаар явдаг микро автобуснууд байсан шүү дээ. Тэрний хэмжээтэй гэсэн үндсэндээ тэднэр шиг одоо явах боломжтой гэсэн. Юу хот дотор явж байгаа одоо том аврын автобустай бол энэ бол хэмжээгээр бол харьцуулагдахын ер нь бол боломжгүй. Гэхдээ манайд бол тийм бас том аврын автобус хийсэн байгаа. Одоо автобус 3 дээр явж байгаа. Орон нутгийн өмчт газар. Тэгэхээр бас яг одоо нөгөө нэг үзэгч та бүхэндээ одоо яг энд угсрагтаад ер нь бэлэн болцсон байгаа яг энэ автобусын дотор ороод бас яг та бүхэндээ харуулъя гэж бодож байна. За тэгэхээр энд одоо яг хүүхдийн автобус байгаа тий. За энэ хүүхдийн автобус маань болохоор за яг ингээд үйлдвэрээсээ гарсан шинэхэн байдалтайгаар байна. За хүүхдүүд мэдээж нөгөө автобусын дотор тий тоглодог, дураараа ингээд одоо явдаг ч юм уу тий ийм байдал үүсгдэг. Тэгэхээр эндээс өршлөн сэргийлэх яг хүүхдийн аюулгүй байдлыг хангах яг ямар чиглэлийн зүйлүүд хийгдсэн байгаа вэ? Бидний сургуулийн автобус гэдэг янз бүрийн стандартууд байдаг л да тийм ээ. Тэгэхээр бүх суудлууд бол зөөлөвчтэй, тохиолчтойгоос гадна аюулгүй өмстэй байх. Ийм зориултын тавиур, агааржуулалтын систем, кондишн, ууртай байдлыг хянах камерын систем. Тэр үтгэл одоо буу цуг гişгүүр нүүртлийн стандартаар тэдэн сантиметр өндөртэйгээд тэр бүх шаардлагыг бидний автобусанд бол хангасан байдаг. Тэгэхээр яг энэ автобусны хувьд үн өртгөн хувьд одоо ямар үнэтэй юм те? Одоо гаднаас орж ирж байгаа хүүхдийн автобустай харьцуулахад ер нь ямар юм? Ер нь бол гаднаас бол энэ сургуулийн автобусыг гадуураас одоо яригдаад байгаа шүү дээ. Энэ $135,000 оруулж ирж байна гэж. Бид нар бол энийг дотоод бол $55,000 өсөрж үйлдвэрлэж байгаа. Бараг нэг дахин хэнд зарлаараа нэг өсөрж үйлдвэрлээд. Тийм. Энэ та бүхэн яг одоо ингээд энэ автобусаа одоо нийлүүлэх чиглэлээр за холбогдох салбарын одоо удирдлагуудтай ер нь уулзаж үзсэн үү? Ер нь дэмжлэг өсгөх юм уу те? Тэр маягаар. Тийм, ер нь бол яг бид нар янз бүрийн дэмжлэг хүсдэг. Холбогдох байгууллагууд төрөлцөө дэмжлэгийг хүсдэг. Мэдээж хэрэг зарим тохиолдолд тендер зарлан тендерт нь бас оролцсон. Тийм. Тэр үед одоо ямар үр дүн гарсан баа вэ? Ер нь бол яг тендерт зарлахад бол бид нар бол 100% бол янз бүрийн шаардлагыг хангасан хангаагүй гэдэг асуудал байхгүйгээр 100% оролцоод тэр шаардлагуудыг биелүүлсэн учраас зарим нэг тендерүүд бол ингээд одоо энэ чинь автобусыг ингээд хийж өсөрч үзүүлээ. Тэгэхээр ер нь нийслэлийн хэмжээс та бүхэнд ер нь захиалга хэр ирж байгаа вэ? Одоо хүүхдийн автобусны тоог нэмэгдүүлэх юм бас шийдвэр гарсан байгаа тий? Тэгээ ер нь бол ийм шаардлагууд бол хүүхдийн хотод бол шаардлага байгаа. Бид нар бол энийг биднээс нийлүүлээч гэдэг тийм байдал одоохонд бол байхгүй учраас бид нар яг хөхөр тендерээ зарлахыг хүлээх ч юм уу бид нар энд угсарч үйлдвэрлэж байна тийм ээ. Энийг бас хүмүүндээ мэдрүүлэхийн төлөө одоо ингээд ажиллаад явж байна. Энэний цаана бол маш олон залуучууд ажлын байртай болох юм байна. Ер нь бол бид нар бол үйлдвэрлэлийнхээ бол нэг 20%-ийг л ашиглаж шүү дээ. Манай үйлдвэр нь бол жилд одоо бараг 70 юм сурч чадвас усвал үйлдвэр боломжтой. Хэрвээ бид нар бүрэн 100% хүчин чадлаараа ажиллах юм бол цаана 200-300 залуучууд ажлын байртай болох жишээ тийм ээ. За тэгэхээр бас инженерээс бас зарим зүйлийг тодруулъя тий. За яг хүүхдийн автобусны яг энэ хувьд бас одоо юу гэдэг
одоо явах ид ангийн хувьд ер нь бас яг олон улсын чанар стандартад хэрхэн нийцсэн байгаа юм бэ? За ер нь бол яг олон улсын стандарт чанараар бол нийтийн тээврийн одоо юу гэдэг нийтийн тээврийг бол олон улсын стандартаар зааж өгсөн байгаа. Манайх ч гэсэн тэр олон улсын стандартын дагуу бол ер нь мөрдөж байгаа. Тэрний дагуу одоо энэ автобусыг өсөрж үйлдвэрлээд одоо улсын одоо онцлогооны төв газруудаар одоо хянан баталгаажуулаад одоо хэрэглэгчдэд хүрнэ гэсэн үг. Үүдэд үйлчлэнэ гэсэн үг тийм. Манай автобусны давуу талд бол комисс хөдөлгөөртэй. Монголд бол одоо энэ комиссийн одоо том хөдөлгөөрийн засвар үйлчилгээ онцлогооны газар байж идэг. Тийм учраас бас одоо тэр тал дээр одоо комиссийн Mongolia компанитай хамтарч одоо энэ хөдөлгөөрийн бас баталгаа засварыг бас хариуцж ажилладаг байгаа. Энэ бас их давуу тал болно. Ер нь одоо энэ нөгөө нэг Монголдо одоо ухсраад одоо тий бэлэн болгоод ингээд нийлүүлэх за гаднаас импортоор ингээд шууд ухсарсан бэлэн болцсон автобус хоёр орж ирэх бас ялгаа юу юм бэ нэ? Байлгүй яг уу Монголд үлдэж байгаа өртгийн хувьд бол энэ өөрөө маш өндөр зардлыг шингээж байгаа байхгүй. Гаднаас орж ирж байгаа автобусанд бол гайлын татвар төлөгдөж байгаа. Тэгэл бусд нь бол гадагшгаа урсж байгаа валютын урсгал шүү дээ. Монголд үлдэж байгаа автобусан дээр бол орж ирж байгаа эдэнгийн гайлын татвар, нөөдийн татвар те ажилчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, цалин мөнгө те тэгээд мэдээж дотоодоос авж байгаа бараа бүтээгдэхүүн гэдэг ингээд үндсэндээ л одоо тухайн бүтээгдэхүүний өртгийн 50 орчим хувь нь одоо Монгол улстай шингэж байна. Тэ. Баярлалаа. За тэгэхээр бас өргөжлүүлээд энд яг одоо ухсарч байгаа бас одоо яг энэ нэг автобусын хувьд бас авч үзье тий. За энэ бол за туршилтын шугамар юм бэлэн болсон байна. Тийм туршлагын зурмаар. Одоо тэнд өсөж Нэг зориулт нь яг юуных байгаа вэ? Зориулт нь бас 14 хүний судалтай захилгаан 100% захилгаан энэ эко одоо микро автобус шүү дээ тийм. Тэмтэй дүүцгэж хэмжээний нийтийн тээврийн автобус байхгүй. Энэ бас одоо нөгөө зарчигчдын аюулгүй байдлыг ер нь хангах тал дээр тий. За бас стандарт шаардлагын хувьд бас ямар байгаа вэ? Мөн адил бид нар яг стандарт шаардлагын дагуу бүх юмыг өсөрж өгдөг байгаа. Саналууд нь ихэд зөөл өвчтэй одоо бүх суудлууд нь аюул бөмбөстэй тийм ээ. Одоо микро автобусанд байдаг ямар шаардлага яг тэрний дагуу юм энэ автобусаа өсөрж үйлдвэрлэсэн байгаа. Энэ автобусны маань давуу тал нь гэх юм бол одоо микро автобус маань 100 км-ээр одоо 25,000 төгрөгийн түвш чаддаг бол энэ автобус маань одоо 100 км-т 3,000 төгрөгийн цалин эрчимээр зарцуулах ийм хэмнэлттэй ашиглалтын зардал одоо 6-7 дахин бага ийм тээвэр хэрэгсэл байгаа. Тэр яг үн өртгийн хувьд яг ямар үнэтэй ах вэ? Энэ маань үн өртгийн хувьд бол 58 сая төгрөгийн үнэтэй. Доллар шин. Төгрөгийн үнэтэй доллар шүү дээ. Тэр бол энэ бас одоо яг одоо юу гэдэг нь үйлдвэрийн тий одоо 0 милтэй гэж ярьдээс тий. За ийм автобус бол 58 сая төгрөгөөр за нийтийн тээврт гарах үйлчлэх юм боломжтой байгаа юм байна. Энийг бид нар бол яг микро автобусаа дүүцэх хэмжээний 100% захилгаан автобус маань одоо аймаг орон нутгууд болон тийм ээ нийтийн тээвэр сайн хөгжөөгөө ийм газруудад бид нар зориулж одоо тийм энэ төсөл арга хэмжээг бас хэрэгжүүлээ ингээд явж байна тийм. Ер нь одоо яг танаа дээр ажиллаж байгаа за инженеруудын хувьд ер нь хаана одоо боловсрол эзэмшсэн тий. Ер нь энэ чиглэлээр ер нь хэрхэн ажиллаж байгаа ийм хүмүүсээ. За манай инженер техникийн ажилтнууд бид нар үйлчилсэн 2006 онд л анх цэцлэн тээвэр компани дээр л энэ инженер техникийн баг маань бүрдсэн. Энэ инженер техникийн ажилчид манайх одоо дотоод одоо шинжилгээ ухааны техникийн механик инженерийн сургуулийн машин технологи ангийн төгссөн инженерүүд байна. Мөн Оросд төгссөн инженерүүд байна. Энэ инженерүүд маань энэ ажиллаж одоо 14 жилийн хугацаанд гадагшаа одоо Япон, Солонгос, Орос гэдэг энэ орнууд руу машин үйлдвэртэй нь бас сургалтанд хамрагдаж тэдэртэй танилцчихсан ийм мэрэгсэн инженерүүд байна. За тэгэхээр бас инженерээс нь бид бүхэн яг энэ автобусны хувьд яг тодруулъя л да. За харахад бол овор хэмжээ багтай тий. За суудлын тоо ихтэй ийм харагдаж байна. За үн өртгийн хувьд ч гэсэн бас боломжтой харагдаж байна. Тэгэхээр яг энэ автобусны хувьд яг ингээд нийтийн тээвэрт үйлчлэхэд за яг ямар давуу тал байна? Хамгийн гол нь нөгөө эко гэдэг утгаараа агаар орчин өхөрдүүлэхгүй тий. Тэгээд дуу чимээ байхгүй хэрэглэгчдэд одоо 5 дахь бүх стандартаар хангасан. Тэгээд ашиглалтын зардал байхгүй. Одоо бензин, дизель хөдөлгөөрүүд дээр болохоор тос солих тий. Үйл зууны тос солих тэгэл
одоо юу гэдгийг хөдөлгүүрийн одоо хөргөлтийн шингэн хийх гэл ингээд маш их олон асуудлууд гардаг шүү дээ. Энэ дээр бол цахилгаан хөдөлгүүр учраас одоо юу гэдгийг тэр бүх зардлуудыг байхгүй. Тэгээ дээрээс нь өөрөөх нь үндсэн ашиглаж байгаа тогийн эрчим хүчний зард нь маш хямд учраас энэ маань одоо Монголд одоо импортын бас л нэг төрлийн одоо гадагшаа мөнгөний урсгалыг зогсоож өгж ийн л гэсэн үг. Тэгэхээр эко талдаач тэр эдийн засаг талдаач тэр Монголд бол аль аль ашигтай. Тэгэхээр бас яг одоо ингээд харагдаж байна. Одоо нөгөө автобус ингээд яг одоо оролцоод хөдөлгөөнд оролцоод гэрн за нэг ямар нэгэн жижиг идрэл гарлаа гэж бодоход тэрийг одоо үйлдвэр дээрээ ер нь засаж байх боломжтой. Бас тэр талаараа нэг давуу тал баг шиг байна тий. Заавал гаднаас орж ирсэн сэлбэг гэхгүйгээр тэр сэлбэг одоо тоног хөрөмжийн хувьд хэрхэн шийдэж байгаа юм бэ? За манайх бол үйлдвэрлэгч нийлүүлэгч газартаа бол 1 жилийн баталгаа өгдөг тухайн бүтээгдэхүүн дээр. Гэхдээ өөрийн хүсэл дээр намаарад бас тэрнээс дээш өгөх боломжтой. Тухайн одоо хугацаанд гарсан одоо эвдрэл гэмтэл нь одоо хэрэглэгчийн одоо ашиглалтын буруутай нөхцлөөс үүдээгүй тохиолдолд манайх бол тухайн одоо засвар үйлчилгээг тухайн газар дээр нь юм уу эсвэл үйлдвэр дээр аль боломжтой нөхцлөөр нь одоо үн төлбөргүйгээр засварлаж асуудлыг шийдвэрлэж өгнө. Сэлбэг эдэнгийн хувьд бол манай дээр өөрсдөөс одоо тухайн одоо баталгаат хугацаанд бол манайхаас авахыг шаарддаг байгаа. Тэгжээж бас баталгаа засварын маань хугацаас хүчинтэйгээр одоо хугацаа маань дуусгар болно гэсэн шүү дээ. Тэгэхээр ер нь өөрийн чинь хувьд бас инженер хүний хувьд за Монголд анхдагч болж тий яг энэ бүтээн байгуулалт за энэ нийтийн тээврийн хөгжилд бас хувь нэмрээ оруулахаар ингээд ажиллаж байгаа залуу хүний хувьд бас сэтгэл ер нь ямар вэ? Сэтгэл бол маш өндөр байдаг. Өдөр болгон л хийж байгаа зүйлээсээ л одоо эрч хүч капиг мэдэрч ажиллана шүү дээ. Хэдийгээр ажлын үед бол байнга өдөр болгон шин зүйлтэй тулгардаг, одоо шин зүйлийг эрэлхийлдэг ийм салбар учраас мэдээж хүндрэлтийн асуудлууд бол байнга л гардаг. Гэхдээ энэ бүхнийхээ ард гараад тэр бүхнийг хараад зогсож гэнэ гэдэг бол өөрөө их сэтгэлийн кап одоо мэдрэмжийг төрүүлдэг дээ. За тэгэхээр бид та бүхэндээ за яг Монгол инженеруудын бүтээсэн за цахилгаан 100% цахилгаан эко автобуснуудыг та бүхэндээ яг үйлдвэр дээрээс нь мэдээлэл шууд дамжуулан хүргэлээ. За яг эдгээр автобуснууд бол өнөөдөр за Монгол улсын нийтийн тээврийн хөгжилд хувь нэмрээ оруулахад бэлэн болсон байна гэдэг ийм мэдээллийг үзэж та бүхэндээ шууд дамжуулан хүргэлээ. Баярлалаа.